27 дугаар суугдлаас танаа тооны нэвтрүүлэг эхэлж байна. Одоо бүгдээрээ Дундгов аймгийг зорцгоно. Дундгов аймгийн аймагт Заваа Дамдан гигэний хойд дүр сахилынхын нэр нь Ловсон Даржаа гэдэг нэгэн хүний бүгдээрээ зорж очицгаана. Энэ хүн ямар хүн бэ гэвэл 3 жил 3 сар орчим бясалгал хийж гарч ирээд бас тэнд цугласан хүмүүсээс бас алгадаад байсан нөгөө хүн маань шүү дээ. Тэгээ бүгдээрээ зорж очицгоё хонолох хаа итгэлтэй байна. Алтан шар зам үлжитэй болохгүй. Шигч мэд бүсгүй хонгорхон ашараа дуудаад байна уу яргүй зинхэр хөдөө замаар яран бүхэж танай дочсоо яран уян дэлчин бүхэд Сайхан шинжилж байна. Та сайхан шинжилж байна. Хонох газар байхгүй. Тэгээ таныг зорж ирсэн. Дөрөвний нэг гэдэг байсан. Таныг эндээс нагаад. За. Тэгээд дахтар зорж ирсэн. Танаад хонёгээд төв болохгүй. Гэтэ энэ өргөнд бас яс мэдэхгүй бол бас уучлаарай. Зүгээр. Тийм, яс жоохон таараа мэдчихсэн. Хонж болдгоо яах вэ? Өнөөдөр бас манад хонж байгаа хүмүүс зөндөө байна. За. Хүрээ өдөө гадааны олон хонж байгаа. За энэ шигээ суучих уу. Ингээд сууж болох уу? Тэр суугаад. За. Манад амрын шиг суугаа хайр гоо. Сарчин сайхан шинжилж байна та. Сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна. Шиний 15 онд багтаад л нааш ирэх гэж дахиж яваа. Та чи хэмэртэй буянтай явж байгаа юм да. Тэгээд тань дээр зорилгоо хийгээд тэгээд зориод ирсэн. За. Хөдөлгөөн их байдаг бах та цагаан сараар тэгээд. Ой. Ер нь шиний 3 4 гээд сар хуучирдаг. Энд бол арай өөр. Шиний 15. Тэгээд сар хуучирна гэдэг нь шиний 16-наас ал. Ер нь тэгэж явж байгаа. Гэхдээ яг жирийн хүмүүс бол шиний 3 дотор ер нь тэгээ зоолгоод гүйцэтгэж явах шиг байна. Тэгээ хотгодоо явах юм бол 5 6. Бид чинь нөгөө ерөөлөө ураад тэгээд шиний 1-ээс 15 хүртэл шинэлнэ. Чомбрын жуун ерөөл гэж хурддаг. Дээр үед одоо өндөр гэгэний дэглэсэн. Дэгээр хордог юм урлан бэ. Хүм сум гэрээд ер нь манай Монголын бүх сум гэрээдүүд ихэнх нь чомбрын жуун ерөөлт. Ер нь дээр үед бол бүгдээр одоо ч бас бүгдээр урж байгаа. Ийм. Тэгэхээр зэрэг шиний 1-ээс 15 хүртэл шинэлэл байж идэм да. Одоо энэ хийд явагдах газар гэж хэлэх вэ. Би болохоор бас одоо хамаагүй хүмүүс нэргэлж болох болохоор та бас том суулганы хойд дүр гэж байгаа юм. Тэгэхээр энэ тухайга та надад бас ярьж өгөөч. Энэ дээр үеэс бол энэ дайчин байсан хошуу гэж байсан. Одоо бол Дундгов аймаг Дэлгэр цогт сум. Энэ Дэлгэр цогт сумын төв бол эндээс 18 км. Аймгийн төв бол 60 км. Бидний байгаа энэ уул бол Дэлгэр цогт уул юм. Яг Дэлгэр цогт уулынхаа үрт байгаа. Энд бол дээр үедээ бас шашин төр энэгээр бас дайрж өнгөрч исэн газар байжээ. Тэгээд энэ 1918 онд бол манай Монголын их эрдэмтэн Заваа Дамдан гавж гэж хүн байсан лам бандтай хүн. Их бандтай. Тэр бандтай хүн 18 онд энэ сүм хийдийг одоо байгуулсан. Тэрний өмнө манай энэ хушууны энэ сүм хэд тэмээн дээр ачаад нүүдлээд явдаг байсан юм байна. Тэгээд Заваа Дамнангу 18 онд энд суурин болгож орон сүм байгуулад олон татсан байгуулсан. Тэгээд тэндээсээ бол маш олон залуу лам нарыг одоо буддийн гүн ухаан тэгээд их таван ухаан, баг таван ухаанд сургаж ирсэн. Их хөлгөн, баг хөлгөний номлолд сургаж ирсэн. Бас одоо судар хийгээд дандрын номонд сургаж ирсэн. Нууц тарины ном. Тэгээ ийм их алдартай. Тэгээ тэр лам нар нь залуу лам нар их хурдан хугацаанд их сайн боловсрож ирсэн учраас Дэлгэрийн чойр гэж алдарчсан юм байна. Дэлгэрийн чойр гэдэг нь Дэлгэр цогт уулын өөрт байгаа. Учраас Дэлгэрийн гэж хэлсэн юм байна. Чойр гэдэг нь буддийн гүн ухаан маш хурдан хугацаанд 18 оноос
Одоо тэр чинь олонд танигдана гэдэг чинь ерөөсөө 4-5 жилийн дотор их хурдтай танигдсан юм байна. Тэнд одоо олон залуу лам нар, голцоо залуу лам нар сургаад тэгээ их эрдэм номдоо их бичиг соёлын эрдэм. За тэгэл олон эрдэмд их түргэн боловсруулж исэн учраас чойр гэж. Уг нэр нь бол 8 дугаар богдхон Жавцандан ботогт Чойн уцлан гэж нэр шагнаад MP пайлуур дээр нь 1000 ламын ирэхээр шагнаж исэн юм байна. Манай богдхан ийм түүхтэй хийд. Тэгээ 37 онд хаагдаад 90 оноос энэ хуучин байсан Заваад Амнангой Шавнэр Гэмбэлугай тэргүүтээ өвгөн лам нар сэргээгээд за 2000 онд тэр өвгцүүл дуусчээ, өөд болжээ. Тэгээ тэр туурыг лам гэдэг имээ сахижсэн. Бид хэд энд 2005 онд нүүж ирсэн туурын дээр би амар ёсглын хэдэд хуучин суужсэн. Тэгээд манай Монгол Эренбүчийн багш, олон багш нар намайг Заваад Амнангой хойд дөрөөр тодруулаад тэгээд энд Шавнырыгаа дагуулаа, ээжтэйгээ Шавнырыгаа дагуулаад энэ жоохон хүүхдүүд байсан, дандаа жоохон хүүхдүүд дагуулж ирээд энд 2005 оноос бүтээн байгуулалт хийгээд хийд орноос сэргээгээд ингэ байж байна да. Та ер нь хүүхэд бага наснаас л ер нь хийдэд ингэ савлын суусан уу ер нь? Тийм би одоо 14-тэй лам болсон. Ер нь бол одоо намайг баг байхад бол социализмын үе гэж байсан. Тэгээ сургуульд бол бас феодлын хүүхэд гэж дуудагдал ингээ явж исэн л да. Ягаад гэвэл тэр сургууль болгонд намын үүр гэж байсан байхгүй. Тэгээ тэр намын үүр чинь бол багчууд, пианерчууд, эвлэлгээд тэгээ сургуулаа төгсөөд хүн чинь намд илсдэг тийм тогтолцоотой байсан шүү дээ. Тийм үед. Тэгээ тэр намын үүр бол их нарийн судалгаатай байсан юм шиг байна. Тэгээ тэр цаагаараа мэддэг байсан юм. Феодлын хүүхдийн тэргээл бас янз бүр болдог л байсан. Тэгтээ тэр үед бол манайх яадаг гэхээр нууцаар манай өвөөгийн хурал ном оруулж зэндаа цуглдаг гэсэн байхгүй. Жилдээ нэг зэндаа цуглана. Тэгээд 40-50 өвгцөл дор хаяж цугладаг. Ийм байсан да миний багнаас. Тэгээ багаас л. Тэгээ манай өвд эцэс гэвэл одоо аавын талд бол олон лам ах нар хэлмэгдэжээ. Ээжийн талд бол бас олон нагц лам нар хэлмэгдэжээ. Ийм. Ер нь бол их тэр манай аавын талд бол Нягаан аваан зурхаач гэж хушуудаасан зурхаач байсан. Цэцэн хаан. Тэр хүн бол өөрөө дотоод аймаг руу яваад эргэж ирээгүй юм гэлээ. Тэгээ тэр хүний үлдээсэн шоу интернет надад байж байна л да. За ээжийн талд бол бас олон сайхан лам нар байсан. Бас ер нь аавын тэр дээд үеийг ярих юм бол бас үлгэр домог шиг хүмүүс их байсан. Манай ээжийн талд бол одоо манай ээжийн бүр одоо элен цэцэг гэх юм уу да. Бүр холон цэцэг болж байна. Элен цэцэг энэ буянтаа аврах гэж байсан 10 хушууд аншиг наадмын хүч чадалтай. Эрдэм намтаач хүмүүс их байжээ. Уран улсууд ч их байжээ. Манай эмээ одоо ээж 90 million хол гараад 100 төхөд байж байна. Өөрийнхөө дээлийг ойж өмсөд сууж байна. Тийм. Монгол бичгээр олон хуучин номсууд руу уншдаг. Тийм хүн бий. Одоо гэхдээ яг энэ цагаан сарын үеэр бол одоо энэ шиний 15 дотроо 8 дотроо ч юм уу хүн болгон маань заслан уншуулаад гамбан хийд рүүгээ зорж байгаа. Тэгээ бодохоор төвд хэлнээс ном уншаад ахлаар нь тэрийг ойлгохгүй болохоор яаж хүлээж авдаг юм бол гэж заримдаа би боддог. Гэхдээ хариуцлагагүй лам нар их олон байдаг баг. Би бүр өөр нь өдөр харж исэн. Ном уншиж байгаад утсан дооронд уухаар нь хүн өөдөөс нараад ном уншуулад ингээд тавга хоройлоод байж хахад уцаар ярьчаа буцаад ингээд уншиж байгаа хүн ламыг хүртэл би харж исэн. За та гурван зүйлийг би таны ярианы гурван зүйлийг сонслоо. Та сүсэг бишрэлийн тухай ярьлаа. Та одоо өөрийгөө сүсэг бишрэрлэхэр байгааг мэдэхгүй байна. Сүсэг гэдэг зүйл бол маш их эрхэмлэх, хүндлэх, хайрлах, нандинах сэтгэл юм. Тэгээд тэрийг бас дээдлэх сэтгэл. Тэр бүгд зан чанарууд нийлээд сүсэг болдог. Сүсэг дотор бол олон сайхан зан чанарууд байдаг байхгүй. Юмыг чин сэтгэлээсээ хүндлэх, чин сэтгэлээсээ хайрлах, чин сэтгэлээсээ дээдлэх энэ бүгд нийлээд сүсэг чин сэтгэлээсээ бишрээд юмыг одоо. Тэгэхээр энэ сүсэг гэдэг бол ийм зүйл ээ. Ер нь сүсэг гэдэг бол ард түмнийг сайн сайханд хүргэнэ гэж одоо ер нь яг бурхны шашны 500 бандтай нар за тэр энэ эдгэгийн 84 шидтэн 500 бандтай тэрнээс
хойш гарсан тоолж томшгүй олон мэрэгдүүд, цастын мэрэгдүүд, тал нутгийн мэрэгдүүд. За ер нь энэ дэлхий дээр гарсан олон мэрэгдүүд айлтжээ. За энэ сэтгэл гэдэг зүйлийг л эрхэмлж яваараа. Тэр сэтгэлийг хөлөгж олоо нь бол энэ сүсэг юм шүү гэж ингэж загсан байдаг. Энэ тгийгэн дээр 84 шидтний Минава богд. За өрнөдийнхнээс иш татах юм бол та хэд ингэ яванда Оросод одоо Москвад очих юм бол Большой театрыг үзэж болно. За ингээл энэ Гранд театрууд байна шүү дээ дэлхийн. Набоко гэдэг дөөрийг үзэх хэрэгтэй. Орчин үеийн хүмүүс. Тэнд бол одоо ингээл нийгэм, ард түмэн, төрх ямраал аимшигтай юмнууд гардаг байхгүй тэнд чинь. Тэгжээд л тэр ард түмнийг эцэстээ сүсэг бишрэлнийг аварч байгаа юм да. Хүнийг тайдгаруулдаг, хүнийг ер нь зоригжуулдаг, хүнийг ер нь хүсэл эрмэлзэлтэй болгодог. Тийм үстэй энэ чинь. За одоо энэ биеиндээ ингээд ургамал шиг өвөхөд өгөө болчлоо гэд ингээд энэ биеиндээ ингээд ургамал шиг өгөө болоод ингэчлээ гэж ингэж бодох юм бол тэгээ дараа төрөл байхгүй гэж бодвол хүн бол одоо ирээдүйн хүсэл эрмэлзэл гэдэг юм чих богиносож ирнэ шүү дээ. Энэ насл болж ивэл энэ наснаа сайхан амьдрал. За яг хөө зарим ухаантай нэг нь хойд насыг үүсгэсэн ч гэсэн үр хой хүүхдээ бодох юм да арай ухаантай зун зэргийн төвшин. Бурхны шашинтай хүн бол хойд нас гэж байж. Тэр чинь үнэхээр байгаа юм чи. Авьяас дамжина. Хойд нас байгааг юугаар батлах юм бэ гэвэл хамгийн амархан арга нь авьяас байна. За сүсгийн тухай ингээд нэлээд дэлгэрлээ. За дараа нь та заслын тухай ярьлаа л да. Ер нь бол заслыг хийлгэж явах хэрэгтэй. Энэ нь од эргэс ер нь бидний бүх юмыг одоо матер, бүх юмыг бодитоор төсөөлөх юм бол хүн маш их хязгаарлан бүтгэл болж байгаа. Ягаад гэвэл бодитоо нүдэнд харагдаж гарт үзэгдэж байгаа юмны цаана олон юм байгаа шүү дээ. Хүний нүд чинь зөвхөн өнгө дүрс хоёрыг л харахаас биш тэрний цаадах нь харахгүй байгаа шүү дээ. Тийм учраас тэрний цаадах юм одоо энэ шүтэн барилгын холбоо гэдэг бол маш үндэстэй. Ер нь бол ертөнцийн ухаанд ч гэсэн үер бууж болзошгүй газар бол далангийн ухаад үерийг одоо зайлуулах сувгийг ухдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Засал гэдэг чинь тийм зүйл байна. Таны амьдралд ирж болзошгүй аюул, осол, занал тэр юмнуудыг та заслаа хийлгэж тэр засагт хичнээн дайрагдсан ч гэсэн тэндээс одоо эсэмэн даах ч юм уу. Тийм заслын хийж. Тэрнээс биш одоо манайхан бол даад давгчгүй хөл зовлон болохоор ламыг зорддог ч юм уу, сүм хөрөө идэг зорддог. Тэр бол үер ирсэн хойно одоо ингэ яваад байна гэсэн. Үер ирсэн хойно шууд угаа ухъя гэж ярилцаад одоо тэр чинь оройтцсан ба шүү дээ. Шууд ухаад нэмрэхгүй. Далан бариад нэмрэхгүй. Үер ирэхээс өмнө далан шууд угаа бэлтчих юм бол тэгээд айлтдаг. Энэ дотроо та нэг юм хэллээ л дээ. Төвдөр ингээ уншаад байна гэж. Ер нь бол бид хэд чинь Бурхны шашны цаг хугацааны явцад бол Бурхны шашны өөрийнх нь тоолол гэж яддаг байхгүй. Тэгээд тэр тоолол нь бол 500 жилээр тоологдоод цөвөн 5 цөв дэлгэрсэн цөвөн цагийн 500 жил өнгөрөөд яг одоо тэмцэл цөвөн цаг гэж одоо та бид хэд чинь тэмцэл цөвөн цагт амьдарч байна. Орчлон хорвоо тэр чигээрээ тэмцэлдэж байна. Зарим нь одоо ээж охин хоёр тэмцэлж байна. Эцэг хөвгүүд нь тэмцэлж байна. Багш шавнар хоорондоо ийм цөвөн цаг байхгүй. Энэ цөвөн цаг дэлгэрээд 300 жил болж. За 300 жилийн өмнө одоо өндөргийг халахж явсан доо мутагт өндөргийг морилж явах тэр үеэсэд бол 17 дугаар зуун гэж ярина л да. Тэгэхээр тэр үед чинь тэмцэл цөвөн цаг дэлгэрж ирсэн. Тэр үед бол Бурхны шажин, ер нь Бурхны шажин гэдэг бол одоо шүтэн барилдлага, үйлэнлээ, юмс үзэгдлийн учир шалтгааныг номлодог юм. Нэг өсөндөө хүн төрлөختөнд соён гэгэрүүлэх юм шашин. Шашин гэдэг нь бол үзүүлэх гэсэн утгатай. Юуг үзүүлэх юм гэвэл номыг үзүүлээд, үнэн номыг үзүүлээд тэгээд одоо тэгэхээр зэрэг тэр одоо тэмцэл цөөн цаг дэлгэрэх үед Бурхны шажин дэлгэрэхлээр хурдан хугацаанд соён гэгэрүүлэхийн тулд тэр номын хэлийг шууд авч хэрэгэлсэн байхгүй. Төвд тангад гэж одоо хүмүүс хэлээд байна. Төвдийн тангад. Энэ Бурхны шашин гэдэгт бол ямар нэгэн үндэстний тийм өмчлсөн зүйл биш байхгүй. Одоо бид тэдний уншаад байгаа төвд номын хэл бол номын хэл юм. Санскрит бичгээс тэр үнийг авч төвдөд тэгээд тэрийг одоо
олон одоо 100 жилийн турш тэрийг хүчтэй болгох бясалгал тэр номыг жишээлбэл тэр одоо Лозоо Эренчин самбуу гэж хүн Жамбал Цанжид гэдэг номыг санскрит хэлнээс одоо номын хэл төвд номын хэлэнд орчуулад өөрөө 100 мянга уншаад шавнараараа 100 мянга уншуулад бас санскритээр нь 100 мянга уншиж энэ номын хэл тогтсон гэж байгаа байхгүй. А манай Монголд бол 3 дахь удаагийн одоо хойч үеийн шашин дэлгэрэлтийн үед бол тэр Монгол одоо тэрийг бүр ингээд юу гэдгийг тэр хэлийг маш их хүчтэй болгох тэр хугацаанд хүрэхгүй байсан юм шиг байгаа зүгээр миний бодоход. А нөгөө талаараа тэр үеийн монголчууд одоо үеийн төсөөлж байгаа шиг тийм хүмүүс байгаагүй байхгүй. Тэр үеийн монголчууд монгол хэл бичгээж хүмүүс нь одоо мэдээж эрдэмтэд нь нарийн сайн мэддэг. А өөр нэг хэлхийг мэддэг юм бол Эренжингой хэлсэн мэддэг шүү дээ. Хүн их хэлээрээ ярьж байгаа бол нэг нүдээр харж байна. Дараагийн нэг хэлийг сайн сурах юм бол хоёр нүдээр харагдахтай. Тэгэхээр тэр монголчууд ертөнцийн үзэг үзлийг зөвхөн монгол хэлээрээ ингээд харъя гэж бодоагүй. Монголоор ч харна, төвдөрөж харна гэж. Тийм учраас манай одоо төв номын сан гандан хүрээ хийд. Монгол ганжуур данжуур дэлхийн номын санд байж шин. Энэ Монгол ганжуур данжуур би түрүүн танд хэлсэн манай эмээ одоо 100 төгсөж байгаа. Тэр эмээ бол Жамбал Цанжид, Санжид Монлов эдгээрийг бүгдийг Монгол хэл дээр уншдаг байхгүй. Хуучин Монгол одоо үндэсний Монгол бичгээрээ сонгодог бичгийн хэлээр уншиж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг социализмын, коммунизмын 70 жилийн туршид аваач тэр чинь тархин угаагаа ийцсэн байхгүй монголчууд. Урд нь зүгээр хөдсөндөө хэлтэй бүдүүлэг бичиг үсэхгүй нөхдүүд байж тангад ном уншсан хэдэн ламнартай. Тийм байгаагүй. Монголын эрдэм соёл гэдэг бол гайхамшигтай байсан. Яг тэр тэгэд дэлхийн том одоо айхтар улс төр хийдэг гүрнүүдийн нөлөөнд лавтаад ийм байдал хүрсэн болохоос ш. Тийм учраас тэр төвдөр ном уншиж байгаа гэж бодохын оронд номын хэлээр ном уншиж байна. Дахиад нөгөөнүүдээрээ харъя гэвэл тэр ер нь би одоо өөрийнх нь шавнарыг бол монгол бичиг төвд бичиг хоёуланд нь сургатай. Тэгэхээр ингээд хүн чинь ухаан задардаг байхгүй. Тэрнээс биш би монгол хүн зөвхөн монголоор уншина. Би зөвхөн монголоор ярина гэдэг ингэж байгаа бол дуушрал л та. Бусад хэлийг сайн судлах хэрэгтэй. Тэгэж их тэгэхээр зэрэг хэрвээ унших юм бол Монгол дээр бүх судрыг орчуулсан байгаа. Ийм юм. За нэг бас одоо ингээд нэг юм дээр шүүмжлэлтэй ламнар утсаар ярьж байна. Энэ тэр сүм хийдийн толгойн л муу байгаа шинж. Ламнар утас гаргаж ирээд ингээд сууж байна гэж. Тэр Далай ламын номон дээр ч гэсэн ламнар тэр нямдагтай ламнар ч гэсэн утас гаргаж ирээд хэлээ. Тэр бол буруу. Тиймэрхүү бүдүүлэг байдлаар ард түмний өмнө сүсгтний өмнө ламнар байж болохгүй. Бие авч явах соёл хэрэгтэй. Тэр бол буруу. Тэгэхээр зэрэг одоо хаана одоо номыг чин үнээр уншиж байна. Хаана одоо энэ шашин номыг чин үнээр дэлгэрүүлж байна. За тийм газар номоо уншуулах тэр зохистой. Мэдээж хэрэг. Тэгээд тэрэнд бол бас мухар сүжиг гэдэг чинь өөр ихгүй. Мухар сүжиг гэдэг чинь бүр мунхарсан, нисванисийн сэтгэлд баригдсан, туйлширсан одоо бүр орчин үеийн хэлгээр бол фанатик маягийн нөхдүүдийн сүсэг бол мухар сүсэг болоо явчихж байгаа. Түрүүний бид хоёрын ярьсан сүсэг бол маш гэгэн сүсэг байхгүй. Гэгэн. Ер нь сэтгэл гэдэг чинь өөрөө тодорхой гэгэн гэрлийн мөн чанартай. Тэгээ сүсгийг хөгжүүлэх юм бол сүсэг гэдэг бол хүнийг төвчээртэй, зоригтой бүх юмд сурах тийм зүйл юм шүү. Мунхар сүсгтэй болоод бүр сүсэггүй одоо нөхдөөд юу гэж боддог вэ гэхээр хүмүүс ингээд шавар уханд очиод ингээд байгааг сүсгэлээд ийн гэж бодд юм шиг үгүй. Та ээжигээ хайрлаж байгаа бол тэр бас сүсэг. Байгаль дэлхийгээ хайрлаж байгаа бол тэр бас сүсэг. Сүсэг гэдэг чинь бас сүсэг өөрөө их эрхчлөөтэй. Ер нь хүний оюун ухаан гэдэг чинь их эрхчлөөтэй таахгүй. Коммунизмын одоо үед бүх одоо комментарны бодлогоор битгэд даруулж исэн боловч сэтгэл дотор номоо бясалгаж исэн ламнараа өгцөл олон байсан шүү. Тэр чинь хянч чадахгүй шүү хүний сэтгэлийг. Тэгэхээр зэрэг сүсэгт бас хязгаар гэж байхгүй. Зарим хүмүүс одоо дуучныг шүтэж байна. Кино жүжигчин шүтэж байна. За зарим нь бүр мөнгө доллар шүтэж байна. Бас тэр чинь ингээд жоохон тэр дотор. Ерөн сүсгийг бас ингээд авч үзэх юм бол жишээлбэл одоо бусад шашин тунгууч гэсэн сүсгтэй газрууд их байна шүү дээ. Гэхдээ энэ сүсгийг бол одоо оюун бэлгээ бурхны шашин бол ганцхан сүсгтэй байгаад гэж номлохгүй. Сүсгтэй байна. Кичээнгүй зүтгэлтэй байна.
дурдал санаа, ой санамж их өндөр байх хэрэгтэй. Бас самади бясалгалтай байх хэрэгтэй. Дээр нь бэлэг оюунаа хөгжүүлэх хэрэгтэй. Гэт ийм зүйлүүдийг яг ингээд үйлчилж зааж сургадаг. Ягаад тэгэхээр зэрэг ганцхан сүсэг бол хурц хутах шиг зүйл байхгүй. Буруу ирэх юм бол буруу ирэх чинь. Зөв ирэх юм бол бас зөв ирэх чинь. Ийм зүйл. Тэгэхээр тэрийг авч явахын тулд мэрэгэн аргын үүднээс арга билгийг хослуулна. Дээр нь тэр Бацидо нарын тэр 5 эрдэнэ гэж байдаг төрөний миний дээр хэлсэн. Тэднээс их суралцсан. Тэгэхээр зэрэг яг сүсгийг эрдэнэ болгоно гэдэг чинь бас их чухал л да. Ийм юм шүү. Тантай би уулзсных бүр зайлшгүй асуух хэрэгтэй юм. Та миний унснаар 3 жил 3 сар бясалгал хийсэн. Тэр урт хугацаанд магадгүй тэрнээс урт удаан хугацаагаар бясалгасан түүхүүдийг би бас харж л байсан. Гэхдээ миний ойдонд 3 жил 3 сар ингээд бясалгаа суун гэдэг бол санаанд багтамгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр таны одоо жишээ яг лам хүний зорилго нь юу гэдгийг ер нь. За энэ бол их өргөн сэдв болно. Гэхдээ мэдээж энийг товчгоор хариулж болно л доо. Монголд бол их хөлгөний шашин дэлгэрсэн. Очир төлгөний шашин ном. Очир төлгөн, их хөлгөн. Тэгэхээр их хөлгөний явдлаар явахын тулд баатарлаг сэтгэл суух хэрэгтэй. Тэр баатарлаг сэтгэл бол урд насны авьяасаар ирсэн баатарлаг сэтгэлээр амьтны тусыг бүтээх нэг тэр чин бас нэг өөр. За тэрийг хөгжүүлэхгүй бол бас хүн залхуу, хойрог, аймгаа болчихор одоо юу болдог. Ийм болчих аюултай. Тийм учраас нэнчин гэдэг бол маш их зориг төвчээртэй, маш их хурц ухаантай болгох, ер нь оюун бэлгээ хөгжүүлэх энэнд бол маш их ач холбогдолтой. Гэхдээ энэ нэнчинг бол бас ингээд дураараа за би одоо лам хүн би нэнчин хийнэгээ суучдаг юм уу дээр суухгүй. Би ч одоо 37 дахь үеийн хүн байхгүй. Энэ тгийн их Махасита их шидтэн багш Махасита гэж байсан. Махасита гэдэг нэг шидтэн гэсэн. Тэр нь одоо ингээд элбж үзүүлдэг тийм биш. Тэгээд тэн дээр бол тэн дээр тэр Лалида базар гэж лам байсан. Тэр ламаас энэ Ямандгын номд бол явсаар байгаа. Би 37 дахь үе дээр явж байгаа. Одоо Алтан үеийн ургийн бичих шиг. Энд бол багш нь шавьдаа номдод тэгээ бас шавь нь одоо шавьяас шавьд ингээд дамжаад явна багш шавьны уламжлалаар. Тэгээ тэр уламжлал бас тасарч болдгоо байхгүй. Тасархан бол тэр хийж болохгүй. Дураараа хийж болохгүй. Тэр ван ав шиг багшийн зарилггүй бол хийж болохгүй. Тэгээ тэр нэмчин хийх бас нууц судар тэрнгүй бол хийж чадахгүй тийм зүйл. Тэгэхээр энийг бол бас нэг тийм амар хэлбэрээр хүн төсөөлж хэрэггүй юм л да. Уг нь бол. За яг гэхдээ би болохоор өөрийнхөө сайндаа биш. Багш маань намайг багаас нь одоо би 15 та багштайгаа анх уулзрал тэгэл тэр цаг үеэс ингээл амьдралын ухаан сургана, номын ухаан сургана, хүний ухаан сургана. Тийм ээ. Шашны ухаан сургана. Тэр чин үе шаттай. Шуудхан хүн болчихгүй ш нөгөө Батэрдэн авраг барилдаж төрөөгүй гэдэг шиг л. Тэр чин нэг улаан нэлцэр юм гарч ирж байгаа сүулдэ тийм юм давгаа авраг энэ ч бүгд тэрэг. Тийм учраас тэр чин бүгдийг ингээ хөтлөө зааж сургана. За одоо яг боловсрлоо, одоо яг хийлгэндэ гэсэн тэр үед нь зарилгаа болгож байгаа байхгүй багш. За чи одоо өгсөн зэсгсэн ч энэ 3 жил 3 сар 3 хоног хийдэг энэ нэнчин гээгэрээ гэж. Ийм учиртай юм. Тэгэхээр энэ тэгээ тэр нь бол дотроо бас шатаар бясалгаад явах. Тийм бясалгалтай тийм зүйлтэй. Тэгэхээр би болохоор өөрийнхөө сайнд бас биш, эрдэм мэдлэгтэй бас биш. Багшийн зарилэг болсон учраас тэгээ багшийн зарилгыг л биелүүлж байгаа. Ийм л нэг ийм л. Гэхдээ энэ бол бас их миний хувьд бол одоо их хац завшаантай зүйл байхгүй. Ягаад тэгэхээр Заваад Амнангой гэж хүний тухай ярьлаа шүү дээ. Тэр хүн бол Монголын их гүн сэтгэгч, гүн ухаантан түүхч. За тэгээ тэр хүний одоо их таван ухаан, баг таван ухааны зохиолууд одоо ч гэсэн бурхны шашны дотор ингээд гүйцээж идэг, хэрэгжүүлж идэг юм зүйл. Тэгэхээр тэр хүн бол 36 онд амар сайд Чечена явуулаад
Улаанбаатар руу ахуулсан байгаа багшаага. За. Амар сайд гэж хүмүүс шүү дээ. Ерөнхий сайд. Тэгээ. Тэгээ тэр хүн амаргаа Чечено явуулаад ингээ ахуулахад шавнартаа өөрийнхөө намтрыг бичиж үлдээгээд хамгийн төгсгөлд нь за энэ зүүн цэгт бол ер нь нэнчин хийхгүй бол болохгүй юм байна. 3 жил 3 сар 3 хоног жигжтэй нэнчин хийгэргээд гэрээсэлсэн ба. Тэгээ хотороод тэгээ хавар болоод 100-ийн сар таалд өгсөд тэгээ бариатайгаа эхэлж байгаа. Нөгөө 37 оны хэлмэгдүүл. Тийм учраас заваад амнангаа тэр гэрээслийг хийсэн шав гарч чадаагүй юм бэл. Сүүлд нь би мэдсэн л дээ нөгөө. Нэнчин суугаад дараа нь тэр нэнчингийн үеэр зарим нэгэн зохиолоо уншиж тэр гарч ирж байгаа. Бүтэн завсарлагааны үеэр жоохон юм уншина. Тэгээд яг тэгээ ингээ явж идэл бас сайн багш нарын одоо ач тусаар бас эртний жоохон ерөөл барилга байсан билүү дээ миний. Тэгэхээр тэрний гаюугаар багш одоо манай донжилуудаа зөнөөд гөрөөдөө барин бүчээ багш гэж байсан. Тэр багш бол Монгол оронд маш их юм хийсэн. Энэ ач тусыг хүртээгүй хүн бол хавраа ялангуяа энэ шашин дөрийн тэргүүнүүд бүгдээрээ тэргүүний ач тусыг хүртээгүй юм байхгүй. Тэгээ тэр багшийн одоо зарилгаар энэ чинь хийсэн. Ийм л учиртай. Тэндээс та тэр бяцлагалд одоо энэ чинь тэр бяцлал суучаад гарч ирээд хүмүүс таныг олноороо хөтөж авч ирснийг би харсан бичлэгийн. Тэгээд зарим хүмүүстэй та яагаад тэгж харьцсан юм бэ ер нь? Яагаад тэгж хандсан юм? Ер нь муу юм өрөөсөө болоогүй. Тэр чих сайхан болсон шүү дээ. Тэгээ тэнд ер нь одоо тэрэнд бол одоо ингэ тайлбарлах юм бол ийм байхгүй. Уг нь бол тэр хүн их хурдан ойртож болохгүй байх гэсэн юм билээ. Тэгээ тэрийг манай ламнар уг нь хүмүүсийг жоохон хол байл жоохон холоос ингээд залгуулахаар хилээ. Тэгээ манайхан ч үгэнд нь орох юм биш бүгдээрээ шавчиж байгаа. тийм л дээ тийм. Тэгээ тэр бол тэр ядан бурхны тэр чих хатуу догшин бурхан байхгүй. Тэрний бяцлаглыг олон жил хийнэ гэдэг чинь тэр бас нэг тийм амар зүйл биш. Тэгээ тэр нэгдүгээр жоохон нөлөөлсөн ба. Хоёрдугаарт бол энэ гарч ирэхэд ер нь нэг жоохон хүний үг сонсгоо бэлдсэн юм шиг. Ер нь нэг жоохон одоо ээж аав өвгдээцсэн үгийг сонсгоо бэлдсэн юм шиг тийм л мэдрэмж төрсэн ард түмний үед. Тэгээ яг одоо ээж аав нь хүүхдээ хаалгадчихэдэг, лам багш нь шаваа хаалгадчихэдэг. Тэр чинь Монгол хүний жудаг ёсонд хүний ёсонд байдаг зүйл байхгүй. Тийм тэрийг зүгээр одоо хүмүүс сайнаар хүлээж авсан юм шиг лээ данд ихэнх нь тийм юм болсон. Ихжээ. Гэхдээ ихийн сэтгэл өргөлж үрдэн штэ. 3 жил ингээ бяцлагаа сууж авахад их хүн санаа тавин суухгүй үстэй ер нь хичнээн одоо оюун билгийн тэр өндөр хөгжилд хүрэхийг зорж байгаа ч гэсэн тэгээд хүүхдэн ингээд 3 жил ингээ бяцлагаа тавина гэхлээр хэцүү юу ер нь? Танд ямар байсан бэ? Тэр ер нь том хэцүү. Одоо ойрхон л доо миний хувийн нэнчин хэлсэн газар бол том ойрхон. Тэгээ орон үдэш энэ тэр одоо сайхан хонхныхан дуу, арцныхан өнөр энэ тэр үнэртэж хонхныхан дуу дуулдчих л байна. Тэгээд хүүтэйгээ уулзч чадахгүй. Хамгийн гол нь алс одоо Америкт ч гэдэг юм уу, Японд ч гэдэг юм. Мен тусаа мэдлцээд яриад байна. Хүүтэйгээ бол тийм ярих тийм юу бол байхгүй. Ойрхон газар ойрхон мөртөөгөө ямар ч одоо холбоогүй байна гэдэг бол тэр бол хэлэхэд том бэрхтээ. Том бэрхтээ. Харин гараад ирэхэд би тэр бичлэгээс харж ирсэн. Гүм хамгийн их баярлж байгаа л ээж байсан. Тэ бүр юу хамгийн их баярлж байгаа нь харагдчихсэн. Тэгээд бид нар одоо бүгдээр хоорондоо бид нар ярьдаг байхгүй. Би бас хүүхдүүдтэйгээ эднэртэйгээ ярьдаг байхгүй. Тэр үе бас хамгийн их сайхан. Тэгээд бас их жаргалтай их сайхан үе байжээ гэж боддог. Тийм. Тэгэлгүй яах вэ? Та тэр бяцлагтаа санаа бол үргэлж одоо хүүдэрээ тэгэлгүй яах вэ? хүүгийнхээ төлөө бас манж цавыг хийжсэн болохоор одоо хүүгэн ямар нэгэн одоо манж цаваар одоо тийм тохиромжгүй зүйл хийчихгүй гэж одоо маш их бас болгоомжилж дандаа л өөрийнхөө гараар хийж өгдөг байсан л та. Тэгээд ингээд бяцлагтаа ганцаараа л байх уу? Одоо ганцаараа. Тэгээ ер нь яг ингээд ийм юм байлээ.
хүн сэтгэл рүүгээ харах ингээд дэлхийн ертөнцөөр аялаад айл готлоор ороод одоо та бол одоо олон айлаар орсон байлгүй дээ өдөө хүртэл ингээд явах нэг өөр ганцаараа суугаад сэтгэл рүүгээ харах чинь нэг өөр ганцаараа суугаад сэтгэл рүүгээ харахлаар ерөнхийдөө бүхэл ертөнцтэй харьцахаар л тиймэрхүүдэл төвшөндөө болох юм шиг ирээдүйд. Тэгээ удаан суугал. Яг гоо ингээд эрдэм оюунаа нэмээд, мэдлэг мэдээлэлээ нэмээд ингээд орчны ертөнцөөр юм үзэж нүд тайлаад. Надад бас тийм цаг байсан өөр шиг чинь бас олон газараар явсан. За энэ Азийн орнууд, тэгэл энэ Европын орнуудыг бол бараг гүйцэлсэн л дээ. Тэгээ тэр чинь хүн бас нэг тийм юм үзмээр юм билий, юм үзэж нүд тайлмаар юм билий. Бас ганцаараа суугаад хүн сэтгэлээ бас шинжмээр юм бэл. Өөрийнхөө оюун санаан дотор. Тийм. Тэгээд нэг багш нарын зөвшөөрлөөр одоо түрүүн та ээжтэй сая ярьлаа. Тэгээ ээжийг манай Монгол Эрдэнэ бүч багш айлцсан. За хоолой чи нэг л хүн юм. Ээж чи одоо энэ залуу хүн байна. Чи ч одоо залуу ээж чин залуу. Ээжрээ хэлэг. Тэгээ нэг хоёр лам шав хоолыг оруулж өгнө. За тэгэл тийм. Тэгээ ингээд сууж байгаад бас багш нарын зөвшөөрлөөр унших ном, уншихгүй ном гэж хэд нэг нэлээд хэдэн ном багш нар хэлээд өгөн. За завсарлагын үеэр нэг ийм номнууд уншаарай гэдэг. Тэгээ тэр номнуудыг уншихад бол нүдний өмнө кино гарч байгаа юм шиг бүх юм үзэгдэнэ. Тийм болдог байхгүй хүн чинь. Тэр номнуудыг уншихаар. Жишээлбэл тэр одоо зарим номнуудаас нь заримаас нь дурдах юм бол за тэр Мелбогдын дом бомон дуулал энэ төр байна. Тэднес чи ингэж кино үзэж байгаа юм шиг болчихдог. Тэгэхээр хүн сэтгэлтэйгээ ажиллаж чадах юм бол заавал ингэ дэлгэц үзэх юм тэгээ шаардлагагүй болт юм байлаа шүү дээ. Тийм учраас бясалгал тэр бүтээл гэдэг чинь их чухал юм байт юм байна. Тэгээд өглөө босоод бясалгалаа өдрийн 4 тунтай бясалгал хийгээд тэгээд орой 4 тунгийн бясалгалаа гадаалаад хонх дамартай балин энэ төр өргөнөлтөө сахиусандаа. Тэгэл тэрний дуу, тэрний арц хүжил энэ хавар түгжсэн юм шиг. Тэгэл тэрэнд манай энэд их жаргалтай байжээ гэж. Яг одоо ч гэсэн өдөр болгон хонх дамраа хэрэглэн л дээ. Гэхдээ тэр үеийн хонх дамрын дуу бас арай өөр байсан юм шиг байна. Чиг сүрхий илдэвтэй хүн юм шиг надад санагдсан. За хэрэн би зургатаар нэг таны ярьцлагыг үзээ суужсэн дуу зохиосон гэж ярьж байсан. Тэр болохоор дуу гэж бас арай хэлдэггүй. Дуулал байхгүй. Дуулал за. Тэр дуулын тухай ярихад түрүүн одоо дуулал тэр дуулал бол бясалгалын одоо үзэгдэлд ургадаг зүйл байхгүй. Тэр нь тэгээд үг болж гарна. Тэгээ мэдээж тэр үг чинь зүгээр нэг одоо хар ярианы үг байхгүй шүү дээ. Тэр мэдээж одоо шүлэг дуу шиг тийм сайхан дуулал төрнө. Тэгээ тэрийг сэтгэлдээ бас аялна. Тийм юм байдаг. Сэтгэлийн аялал. Тэгээ тэр нэг би одоо ээжтэй би нэг одоо дуулал битсэн байхгүй. Нэг удаа ээжийг харцсан байхгүй гадаа гарч одоо нэг тэр чин бас морь харна шүү дээ. Ингээ гадаа гарах зур ээжийн аргал түгээ явуулсан. Тэгээ тэрэн зориулж нэг дуулал хийсэн. Тэгээ тэрийг би бичээд тэгээ өгсөн байсан ээжэд одоо өргөсөн. Тэгээ ээж болохоор манай даалгавар бэлгүүнд өгөө бэлгүүн цаашаа манай дуучтад үзүүлсэн юм байна. Тэгээ явсаар харангийн лавсруу ах гэсэн. Тэгээ харангийн лавсруу ах дээр очижээ. Тэгээ тэрийг заавал тэрэн дээр явуулчихна гэж анханасаа шийдэг. Тэгээд явсаар хагаад харангийн лавсруу ах дээр очиод энийг ер нь ая хийгээд ингээд арт түмэнд сонсхой гэдэг. Тэгээ харангийн лавсруу ах жил гарan бодоод аян орж ирэхгүй. Тэгээд бодоол ер нь бяцлагдаг хүн юм шиг байгаа бас ингээд л тэгээд яг зохиогуулсан чи миний нэг тэр дуулын үгийг алга болгочих гэнэ. Тэгээ үжсэн ээж нь бас намайг зүүлээд исэн гэнэ. Лавсрахаа ээж нь. Гэхдээ чи тэр лам багшийн тэр дуугийн зохиож өгөхгүй болохгүй юм шүү. Тэр зүүдэнд ороод байна гэж. Тэгээд тэгжээтэл би гадаалцсан байсан. Нэмчин гадаалаад одоо гарч ирээд арт түмэнтэйгээ уулзаад ингээд. Тэгжээтэл дахиад дааламаар хэлүүлсэн байхгүй. Үгийн нөгөөч алга болгочих. Тэгээ би алга болгоцсон бол тэрэнд ая хийж ирэхгүй. Тэгэл тэр жигтэй орхичих гэсэн чи харин хайсаар байгаад олсон гэнэ нэг. Тэгээ ая нь орж ирээд ая хийгээд тэгээ тийм бүр клиптэй. Өнгөрсөн жил
лагсраах бас нэг дуулал байсан тэр бяцлаглын үед орж ирсэн. Аавда лам багш нартаа ер нь манай аав намайг номын мөрд оруулсан юм баггүй. Хөтлөөд. Бид чинь багада одоо энэ лам дүүтэйг лам болоогүй л байсан л да. Энэ одоо энэ амар эсгэлэн хийдрүү дарханаас шуудангийн автобуснаас буугаад 3 хоног алгаж очижсэн баггүй бүр. Амар эсгэлэн хийдрүү. Тэгээд тэр номын мөрд хөтлөөд ер нь их шудраг чин сэтгэлтэй хүн байсан. Тэгээд тэр багш нар тэр зүүдэнд ороод тэгээд тэр бяцлагалд тэр чинь нэг үг орж ирд. Тэгээд Арслангийн зулцганы агуулгандаа хүчтэй гэж. Тэр дууг бас нэг тийм туйлсын юм шиг аяа байвал их зүгээр юм болоо гэд лаг байхад үзүүлсэн. Тэгээд тэргээр бас дуу хийгээд. Бас аяын бас нэг жил бодож байгаа юм тэр чинь. Жил гарна. Тэгээд дуулал болсон. Тэгээд боддоо штэ ягаад заавал тэр хард рок хүн дээр миний дуулал очсон юм бол. Ер нь тэгээд хатуу ном бяцлагсан учраас хард рок тэр очсон мэл. Тэр цаанаас учиртай. Би бодохдоо дуулал уртын дуу болж магадгүй л гэж бодоод байсан. Уртын дуу ч юм уу нэг тийм ардын богино дуу шиг ч юм уу дуулал болж магадгүй те. Үлэмжийн чанар энэ төр шиг. Үлэмжийн чанар бол ноён утгатай ялцсан. Тэгээ ардын тэр чин богино дууны төрөлд орох юм болов. Тийм болох болов гэж бодож ирсэн чи явсаар хагаад харангийн лагсар хаахтай. Арслангийн зулцганы агуулганд авчдаг. Тэр ээжид зохиосон дуулал бол Азийн цагаан дэг нэмшээл. Тийм. Тэр нь бас хүүхтэй тэр. Ер нь манай Монгол оронд чинь алтан ураг үүсгэж чинь эмэгтэй хүн анх энэ алтан нуруунд Тэнгэрээс ирсэн юм байлээ. Тэнгэрийн орноос. Тэгээд эрэгтэйчүүд нь дараа нь очиж суусан. Тэгээд тэндээс Монгол хүмүүс. Тэгээд тэр Азийн цагаан дэг гэж Улаанбаатар хотыг бас тэгж нэрлээд идэг чинь. Тэр дээр үесээ тэр нэг Азийн цагаан дэг Аз гэж тийм эмэгтэй даг хүн байжээ гэж. Тэгээд тэрийг заваад өмнө өрнөдийн Европын эрдэмтдээс асуусан юм байна. Ягаад та нар биднийг Азия гэж хэлээд байна? Аз тэв гэдэг. Үгүй танаа дээд үеийн содор ном, бидний дээд үеийн содор номонд нэг эмэгтэй хүн анх одоо гал голомд төр байгуулсан тухай гардаг юм а. Тэгэл та наасаа чи Аз тэв гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр Аз тэв чинь нэг Монгол эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн тэв юм байл шүү дээ. Тэрний тухай одоо алтан дэвтэр сударт бий л дээ. Тэрийг бол энэ өрнөдийн Европын эрдэмтэд заваад өмнөгөөд тэгж ярилцсан байт. Заваад өмнөгөөж одоо Оросын тэр эрдэмтэд Тобианский, Щербацкий, Финляндийн тэр эрдэмтэн Армстед гоо энтертэй ч уулзч явж байгаа тэр эрдэм номын харилцаад. Тийм ээ. Тэгэхээр Аз тэв одоо Азия гэж яриад байгаа. Аз гэж хэлээд байгаа чинь. Тийм учиртай. Тийм учраас Азийн цагаан даг гэж. Тийм үг нэр томьёо эртнээсээ гарч ядэр. Энэ өргөг бол одоо юу гэж нэрлэх вэ? Манайх золголтын өргөө гэдэг. Хүмүүстэй золголт хийдэг, уулзалт хийдэг. Ийм ёслолын өргөө. Гэхдээ бид дуудахтаа золголтын өргөө. Манай энд тэгээ 20 хамтай өргөө байгаа. Тэрийг бол Бодрогууд цагаан гэрэлт өргөө гэж нэрлэдэг. Их өргөө, 20 хамтай өргөө. За энэ бол 5 хамтай өргөө. Тэгээ би өнөөдөр бол өөрөө Нэнчингийнхаа өргөнд тонж байгаа. Тэгээ тэн надаас өөр хүн хондгүй. Та хоёрыг болохоор түрүүний ярьжсэн манай өвөгийн гэр байгаа 4 хамтай. Тэр анх бидгээд очиж ирсэн. Тэр дээр үед бүр социализмын үед хүртэл нууцаар хурал хордог байсан гэр юм. Их адис чанартай. Тэгээ манай нэг лам хүү суудیں۔ Тэгээ би тэр гэрт өөрөө бас амар эсгэлэн хэдэд 14 жил суусан тэр гэртээ. Тим гэрт хонолоо гэж бодлоо. Хүүхд хүүхдээ. За гэлээ. Гэхдээ одоо манай зорлолтын өрөөнд байгаа одоо энэ зүйлсийг та навчхан бас тайлбарлавал энд бол надад бас. Тэгээ энд бол бас нандин шүтэнүүд байгаа. Энэ хуучин гүнгөрватай энэ шүтэн бол тэр лам гэж юм хадгалж исэн шүтэнүүдийн нэг. Тэгээ энэ дотроо бол цомбонжээ гэд богд цонхоог сэрүүн тунгалаг багт нь өөрийнх нь нэг хайртай шав цомбон гэж худалдаач ноён байсан баг. Тэр хүн 100 мянгыг хийлгсэн. Тэгээ цомбонжээ гэж их алдартай. Цомбон гэлэг маач гэж. Одоо бол ховорцсон л доо мэдээж. Ийм нандин шүтэн байгаа. Хажууд нь 100 шүтэн байгаа. Миний Монгол эрмөч багшийн гундаа одоо байна. Тэгээ тэр цаана заваад амнан нэг шавнырын зурсан нэг тийм зурмал байгаа энэ дотор. Тэгээ олон бурхад бай. Зүгдэр тэмэд 8 манлаг гэдэг. Тэгээ сэндом. Тэгээд энэ
зул өргөд. Энэ 36 дахил байгаа. Төрийн 7 эрдэнэ 8 дахил, үлзийт 8 дахил. За бас одоо чухал хэрэглэхүүний 7 эрдэнэ. Тэгээд 5 тансаг гэх тэргүүтэй юм 36 дахил байна. Энэ болохоор сэтв сахиус. Энэ сэтв сахиус бол өөгрийн үед одоо бурхны шашинд нүчүүдчээсэн ширэн уягт гэж сахиус юм аа сэтв. Энэ сэтв сахиус болохоор дорж өгдөн сахиусны багш нь юм. Тэгээ догшин цам гэж бас нэрлэдэг. Энэ Чойжин ламын сүм богдын ордонд бас залаатай бий. Тэгээ манай энэ Чойжин лам бас энэ сэтвийн үүднээс Чойжин буудаг байсан юм бил. Одоо Улаанбаатар Чойжин ламын сүм гэж байгаа шүү дээ. Тэнд ийм байгаа. Тэгээ энийг бол сүүлд би нахтангаар шинээр бүтээлгсэн юм энэ сэтв сахиус. Энэ болохоор бас хүрэн зандам ийм дээр үеийн сентив байна хадгалж ирсэн. Энэний тухай одоо нууцыг ярихгүй. За. За. Ийшээ би таныг манчрын дуганд оруулаад зул бариулъя. Ер нь орой болгон зул барьж байгаа. Манлын дончдгээд 1000 дахил өргөдөг. Тэрний зулын танаар бариулъя гэж бодлоо л да. Тэгээ өөрөө бас барьдیں۔ Тэгээ таныг ирсэн дээр тэгээ орж байгаа зулын тухай бас хэдүүлээ ярьж байна. Энэ түрүүн би танд хэлжсэн шүү дээ нөгөө манчрын сүм гэдэг. Гол шүтэн манчр бурхан бол оюун ухааны бурхан юм. Язгуурын 3 бурхан би гэж байдаг. Энэр нэгүүлсгэн бурхан жанрасаг оюун бэлгийн бурхан манчр тэгээд энэ нууцын эзэн хүч чадлын бурхан бол очир байна. Энэ 3 язгуурын 3. Тэгээ манай энэ гун ухаан, их тан ухаан, баг тан ухаан гэж түрүү ярьжсэн. Тэрний датсангууд байсан учраас манчр бурхныг их шүтдэг. Шавнар нь бас заваад амнангаг манчрыг баясгах буйнас садан гэж нэрлэдэг байсан. Тэгээ энийг агар модоор сэлүүлж хийлгсэн. Бүр төвдөд би өөрөө явж хийлгэжсэн л да. Төвдөр зорчоод. Тэгээ багш нар маань энэ дээр тэгээ язгуурын 5 манчр бол амирлангуу манчр байна. Дэлгэрэнгүй үйлсийг бүтээх манчр. Энэ голынх нь бол шид бүтээлийн гол манчр байна. За ингээд эрх хүчний манчр, догшин үйлийг бүтээх ийм язгуурын 5 манчр байгаа. Энд манайхан хурлаа орж байгаа. Энэ цагаан сарын хурлын балингийн эдээ байна. Бурханд одоо балин өргөж байгаа. Балин гэдэг нь орчин үеийнхэр бол бялуу байхгүй. Бялуу өргөдөг шүү дээ. Хамгийн хайртай дотны хүндээ хүн бялуу цэцэг өргөд байгаа зү одоо тэрэн шиг. Тэгээ энд бол лам багшийн балин байгаа, ядам бурхны балин байгаа, 10 хангалын балин байгаа, 5 дорж үдэн сахиусны балин. Тэгээ өнөөдөр би танд зул өргүүлж байгаа нь болохоор энэ гол энэ ламын ядмын дахлын зул байна. Энийг зөргүүлчихэд күнсэн чадварн гээд өдөр болгон манлын дончд хурж байгаа. Отч манал. Ягаад гэвэл энэ Монгол орны хүн зам энэ их дэлхийн одоо хамаг амьтан ер нь одоо их болсон 600 хамаг амьтан өвчин зовлонгой байхын тухайд энэ жилийн цагаан сарын хурлын хажуугаар чөмрөж байгаа ерөөлийн хажуугаар энийг өдөр болгон өргөж байгаа. Тэгээд танаар энэ зулуудын өргүүлээ гэж орж ирсэн шүү. За ялаа. Тэгээ багш нарын зураг бас тэр дээр байна. Энэ дээр бас номын сонгоод байгаа одоохондоо бидэд хойн шин барьж байгаа сүмд бас ховор номын сан энэ төр бий болох юм ирээдүйд. Тэгээ зарим нь одоо олж хацарч байна уу одоо. Тэгээ одоо аав ээж одоо өвөг дээдсээс уламжилж авсан юмнууд нэлээд бий. Лам багш нарын одоо сойрхож үлдээсэн юм нэлээд бий. Тэгээ сүсгтэй ард иргэдийн авчирж өргөсөн юмнууд байдаг. Тэгээ түрүүн хэлжсэн энэ дэсэн лам имэ гэдэг энэ төөрийг сагчсан хүн бол бас нэлээд ном судрын шүтэн ингэж залгуулж өгсөн. Тэгээд зарим нь битгэд манайхан ч одоо хил гарах гал явж байдаг байхгүй. Тэгээ сургийн сонсоод наан цаана аргыг нь олж байгаа тэднээсийг худалдаж авах ч юм уу, юмар сольж авдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нэлээд нарийн юмнууд бас өөрсдөө хэрж чадхаар Монголдо үлдээж л байгаа. Тэгээ бидний хийсэн юм бол хойч үедээ одоо хүн төрөлхтний соёл болж үлдэндээ Монгол орондоо хэрэгтэй. Тийм л юм хийж. Тэр лангуй ясан боёнтой хүн байгаа тий. Тэр хэцүү зүйл наваад үлдэн гэдэг хэцүү яг. Нэг гайхамшигтай юм ярихад түрүүн тэгэж ярьжсэн шүү дээ. Ираны тийш үржингийн орн бий, дагнсын орн. Тэгээд нууц судруудыг дандаа дагнсууд хамгаалждаг гэдэг. Тэгээ би энд нэг өвгөн багштайгаа өвгөн багшаа залаад тэр 2005 онд нүүж ирж.
тэр багш маань шавцаар сууд. Тэгээ тэр багш айлдчихсэн. Гэхдээ тэгээ лам энэ хийдийн сахиус өөрөө лам дөржүүдэн сахиустай бас сэтв сахиустай газар ахгүй анх заваад амнангуй үеэс. Одоо дээд үеэс. Тэгэнгүүт лам сахиус бол 10 хангал дотор ганцхан байдаг охин тэнгэр охин сахиус юм. Тэгэнгүүт яг тийм лам гэдэг нэртэй эмэгтэй хүн чинь сахиад үйж нэгдүгээр. Хоёрдугаарт нь тэр ер нь энэ нандин шүтэн нууц юмнуудыг заавал одоо дагнасууд эмэгтэйчүүд сахидаг нь ямар учиртай юм бол гэ манай тэр багш уулаг алдчихсан. Тийм байх тий. Тийг сайн. Тийм байх. Нэг тэгээ одоо хэдэн үгээр тайлбарлаад хэлэхэд ч хэцүү зүйл л дээ. Зул бол харанхуй гээгүүлэгч. Ирээдүйд бидэхэд сэтгэлийн зуулыг бадраахын тулд одоо энэ шар тосоор өргөсөн зулыг бадрааж байгаа. Бурхан багш бодисодоо явах үедээ нэг харанхуй эвдэрхий сүмд орж гинэ. Бурхан багш. Тийм одоо бодисодоо явах Ингээд үү? Тэгээ тэр сүмд дэн хийгээд өргөсөн байна, зул хийгээд. Тэгээ тэр ханан дээр бурхны дүрсүүд байсан байна л да. Хуучин одоо урт галын үеийн явдал л да тэр. Тэгээ яаж ийм одоо төгс гэгэрсэн, төгс жаргалангийн биеийг олсон. Бурхны утгыг олох вэ гэж бодсныхоо үрээр бурхны утгыг түргэн олсон. Бурханд их зуул өргөж явах юм бол адаглаад төөрдөхгүй байхгүй юу? Амьдралд төөрөлдөхгүй. Зам харгууд төөрөхгүй. Тийм олон ач тустай. Энэ одоо хийц гэж байна шүү дээ тий одоо. Тэгэл Нарийн хийц байгаа шүү дээ. Тэгэл яа. Энийг та яг хуучны хэмжээгээр барьсан гэж байна. Ямар одоо мужаанууд барих вэ? Энийг одоо манай нэг инженер байгаа. Эрдэнэ оргил гэж хүн бий. Тэр хүн энэ дугныг одоо удирдах барьсан. Тэрэнд бол дандаа монголчууд барьсан шүү дээ. Хүмүүс ирэхлээр хятадуудаар бариулсан уу гэдэг тийм. Барилгыг ч монголчууд ингэж барьдаг байхгүй сум дугныг. Одоо хойд шинэ барьж байгаа дугныг маргааш өглөө хоёлаа тэнд үзнэ. За. Хөөс чамаг хингэд юм бэ? Тэлэн дээр орно. Үш, гараад ир. Хайчваа. Хүн байна уу? Хүн байна уу энд? За байна уу гараад ир дээ. Хамгийн бяцхан лам. Тэг хамгийн бяцхан лам. Чаваа хингэд. Энтхийн ганц эзний юм шүү. Таны тэр ордор гүйж очиж мочиж байгаа энэ тэр бол. Сая энэ мамс мадаагаас хүртээд байгаа. Та бас хүртэж бол. Шууд Гараа гараа. ядам хуруугаар энийг мадаагааг нь хүртээд баруун гараа мамсыг хүртэж. За. Энэ Баатар дагнасан хормын идэ өргөсөн байгаа өдөр бол тэрний аршаанд явж байна. Тэрийг танд нэгэсэндээ танд үзүүлээд байгаа юм дөрнөөс. Тэн дээр айл хүртээд лаа. Янз бүрийн нөхөр байна. Тэгээ тань дээр ирэх хүмүүсийн хөл тасрахгүй юм да. Тасрахгүй сайхан. Ер нь энэ манай монголчууд чинь их гэгээлэг байхгүй юу? Зүгээр нэг цөөхөн хүмүүс л ингээд ард түмэн одоо тархиноос сурчлаа гэж гэнүүд ард түмэн тийм байна. Хүмүүс ер нь тийм биш. Нийтлэгээрээ бол монголчууд маш соёлтой. Бусад оронтой харьцуулах юм бол манай Монгол оронд муу муухай юм. Бараг байхгүйтэй адилхан байхгүй юу? Түрэн тийм шашны мөргөлдөө зэвсэгт бослогч гэдэг юм уу? Тийм тэгэл зэвсэгт халдлагч гэдэг юм уу? Одоо энэ мэдээгээр харахад энэ улс орнуудад маш их байна шүү дээ. Тэгэхэд манай Монгол орн тийм байхгүй. За тэр төлөө маав гарч ирээ нөгөө төлөө хүнийг буутчих гинэ. Тийм бол тийм юм байхгүй. Тэгэхээр чи манай монголчууд маш гэгээлэг ард түмэн байгаа байхгүй. Монголчуудад юу хэрэгтэй? Хариуцлага, наривчлал, нууцлал. Энэ гурван зүйл байх юм бол Монгол орн болон хүчрэг бол мэдээж яг хүчрэг болно гэдэг. Ер нь оюун санааны зэвсэг гэдэг чинь хамгийн хурц зэвсэг шүү. Үг хүртлөөрийг хүчтэй шүү дээ. Үгээр хүнийг алжж болдог, үгээр хүнийг амьдруулж болдог гэдгийг бол амьдралдаа би үзчихсэн. Тийм учраас үг гэдэг бол хурц, үг тэгтээ хурц ухаанаас гарах хэрэгтэй. Мэдээж хэрэг. Тийм учраас оюун санааны зэвсэг их чухал байхгүй.
Тэрнээс биш одоо хүчрэг гүрэн болж байгаа нь ингээл атмын зэвсэг бүтээгээл энэ тийм биш. Мэдээж яг хөө тэрийг судалдаг тэр газруудтай байх л ёстой гэж боддоо шүү дээ. Цөмийн энергийн газрыг татан болгохлоор би гайхаад ирсэн. Тэр цөмийн энергийн газар чинь цөмийн атмын цахилгаан станц юм уу, цөмийн зэвсэг хийхдээ ерөөсөө биш. Тэр дэлхийд дахин байгаа тэр юмыг судалдаг, мэддэг хүмүүстэй байх хэрэгтэй байхгүй улс гүр. Ер нь яг тэгж боддtiin. Тэгвэр энэ бол миний эргэн хүний бодол шүү. Тийм. Нэг сайхан юм хийчээ төгсгөлд нь нэг алдаа гаргаад муухай болгочдөг шүү юмыг. Зарим хүн нэг сайхан үг хэлчээ төгсгөлд нь тэрийг замруулаад хайчдаг ч юм. Тийм байж болохгүй. Бүх эхлэл тэгээ гүйцэтгэл төгсгөл бүх юмыг детальтай гэж яриад байл сүүлийн үед. Наривчлал. Нууцлал гэдэг бол бас ингээд аливаа юмд одоо эрдэм чадалтч байдаг юм уу? Соёлдч байдаг юм уу? За бичиг соёл одоо архивч байдаг юм уу? Ер нь улс үндэстний тэр байгаа юмаа ингээл хүнд үзүүлээл яриад байдаг зүйл бас биш юм байлээ. Энэ улс ураг гүрнүүдийг хараад байгаа. Та манай монголчууд ч хэтэрхий цайлган болоод юм гадаадын хүн болгонд хамаг юмаа үзүүлдэг ярьдаг. Дотроо болохоор нэг нэгнээсээ нуугаад идэг. Иймэрхүү юм бас байна. Тэгэхээр тэгж хэрэггүй. Үндэстний бодлого гэдэг чинь дотроо байж байна. Тэгээд тэр тийм гурван юмыг л би залуучуудад их цагтээ одоо та жишээлбэл толгой агаравч малгай дотроо гар хогрууч анцуу дотроо бас одоо олгой агаравч тогоон дотроо гэж бас хэлдэг шүү дээ. Тэрэн шиг зарим юмыг бол дотроо шийдвэрлэж явах хэрэгтэй. Шархаа ингээл аваачаал гадаадад очиж үзүүлээл би одоо ингэчлээ намайг тэр хүн ингээд зөгцсөн би ингээд унтсан гэл гадаадад очиж ярих биш. Дотроо тэрийг эмчилж хэрэгтэй, засчих хэрэгтэй. 2004 онд эхлүүлээд тэгээ 5 онд ирж буугаад тэгээд энийгээ сайхан гүйцээсэн юм аа. Энэ дууныг. За хойно бол баригдаж байгаа Монголын уран барилгын төвөнд бас бичигдэг байх гэж бодоод байгаа юм. Ягаад тэгэхээр бас Испани, Италичууд чинь их урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэгээ нэлээд тийм барилга архитектурын бас одоо энэ хуучны юм сэлбэц засдаг хүмүүс ирээд энийг нэлээд үнэлээд гайхаад байгаа юм. Монголын тал нутагт ийм сайхан чулуун сүм босчлоо гэдэг. Тэр бол арай өөр юм болно. Энэ бол бас би тэгэхэд арай юм зөндөө тайлж дуусааг байх та гэсэн зүйлээ. Одоо харахаар бас юм бодогдол байгаа юм гэхдээ. Одоо өөрсдөө голоод байгаа. Хойд юун дээр бол би тэгэхэд нэлээд нарийн детальтай ажиллаж байгаа. Маргааш өглөө хоёлаа тэнд уулзнаа. За. Тийм ээ. За би тэр хоёр зулаа өргөчих үү. За тийм. Энэ өдрийн хурдан хурлын тахилын дээр энэ зулыг өргүүлчих тэ нэр. За ямандаа урахны тахилын зул. Ямандаа бурхан буюу түрүүн бид хоёрын ярьжсэн нэмчин хийсэн жигжил бурхан бол одоо энэ манчир бурханы догширсон дүрм. За. Бэлэг бэлгүүнийх нь манчир зүрхэнд ийм амарлангуй манчир байдаг. Мишээсэн. Энэ бурхтыг та төвдрөө явж бүтээлгсэн гэсэн үү? Тэгээ энийг төвдөд бүтээлгсэн. Одоо их өргөөнд байгаа бурхтуудыг зарим нь Непал, зарим нь Монголд бүтээсэн байгаа. Монголчууд бас их сайхан бүтээж байгаа. Сүүлийн үед ур хийцийн хувьд бол баг энэ төр төвд хятадуудаас баг илүү бүтээж эхэлж байна шүү манай нөө. Энэ гэрт би 14 жил лам. Одоо амар эсгэлээ хийдэг. Энэ гэртээ суудаг байсан юм аа. Шамнар таном заагаад. Би маань дөрөвний иржсэн манай Жанзан Жорон гэж манай ээжийн аав тэр хүний гэр дөрөвтэй. Өчигдөр одоо социализм үед нууцаар энд чинь 40-50 хүүхдүүд багтдаг гэсэн. Бүх юм ингээд зайчилж байгаа. Тийм. Тэгээд намаа нууцаар. Тийм шүү дээ. Тэгээ ингээд айрыг уугаад хэрвээ тэр үед чинь бас хороо орноос юу гардаг, жижүүр энэ төр гардаг гэсэн байхгүй юу? Цагтаа. Тэднээсийг орж ирэх юм бол найрлаа суучдаг. Айрыг ууж байгаа юм. Айрыг уугаад болоод гараа явах юм бол судраад илгээд ном хаялцаа, судруу уншаад тэгээ тэр хурлаа хурдаг гэсэн дархийн мандал шүү. Агуулснаа зөрчим бэрхшлиг уншдаг. Тийм байсан. Тийм гэр юм их түүхтэй. Их удаж байгаа гэр л дээ. Их сайн ч гэр, багнгүй гэр ихгүй.
Тэгэхээр их юм зайтай. Тэгээ өвөө 84 он таал болоод тэгээ манайха хашаандаа бариад бага ахтаа бас бид хэд суудаг байсан, сургууль явдаг байхдаа. Энэ жижиг гэртээ суун. Тэгээ лам болоод тэгээ амар өсгөлээд очиж бариад сүүлд энэ 2005 онд нүүж ирэхдээ энд ганцхан энэ гэртээ иржсэн байхгүй. Ийм түүхтэй гэртээ. Энэ газар уу? Тий. Ганцхан энэ гэртээ. Ганцхан энэ гэртээ. Тэгээ ээж өтөрч энэ лам шавнартайгаа ингээ бүгдээр ингээ нэг гэртээ байдаг байсан байхгүй. Тий одоо ингэ сайхан дуунаар яад тийм ийд барьчих. Сайхан юм аа. За энэ ярьсах ундах Энэ сайхан тий. Ээжээс үнэхээр баяртай. бодос хүнжил нэмж аваад тэгээ өөртөө сайхан юутай явд юм шиг байгаа. Тий. Бич шогтоо яваа. Зочны өргөнүүд байгаа. Тэгээ зочин дүүрэн байгаа. Дээр нь ер нь энэ өргөөний илүү адис чандартай. Тийм бай. Тий. Зочны өрөөр үгүй. Тийм дээ. Энэ ер нь илүү сайхан. Энэ гэртээ их хайртай. Тэгээ манай энэ лам хүү суудаг. Одоо энд таны одоо төмөн олон шавнар гэвэл зөвхөн энд байгаа ламнараас илүүгээр бас зөндөө олон хүмүүс байгаа. Одоо тоолохын тэгээ чи тоолно гэж байдаг баталтай ер. Тэгээ олон шав байгаа. Ер нь хүмүүс шавыг хордог, лам багшааны барилга их авдаг болсон. Ер нь дээрээсээ ч авдаг. Одоо сүүлийн үед бол их залуучууд их шав орж байна. Залуу. Тэгээ ламнар бас энэ тентхэн ламнар бас их байгаа. Сая энэ өвөл ном тавихад л спорт ордон нэг 10,000 хүн ирж илээ. Тэгэхээр тэгээд энэ тэнд 100 аймагуд ишига баруун тийшээ зарим газруудаар шавнартай. Жишээ нь өнөөдөр энэ булганы дашин чилэнгээс олон хүмүүс ирж мөргөөд залгаад явсан. Тэгээд 100 болохоор гадаадаас бас хүмүүс их ирнэ. Гадаадд ч миний шавнар юм. Тийм ба. Оросд ч бай, Хятадд ч бай, Европ ч бай, Австралид ч бай, Америкт ч бай, Канадад ч бай. Шавнар бай. Гэхдээ нэг олон ч юм бэ зүгээр. Шавнар бол ер нь нэлээд бий. Эрдэм номын харилцаатай байдаг. Гадаад эрдэмтэд, дотоод эрдэмтэд бас олон бай. За. Маргааш хүлээ хэдэн цагт босдог юм? Би бол янз. Ягаад гэвэл ингэдэг байхгүй юу? Жишээлбэл би өглөө босоод тэгээ хүмүүс за өглөөний цай ууч хүмүүстэй золголт аваад за тэгээд хотод ч бай, энд ч бай. Тэгээ бас хүмүүсийн тусыг бүтээнэ. Тэгж байгаа үдээс хойш нь сүм хийд бас төрийн бус байгууллага бий. Сүм хийд бий. За буян ном юу одоо энэ ажиллаа явуулт юм аа. Тэгээ оройн сууж уншлагаа уншин таслаглааийнэ. Тэгж байгаа шүн болохоор зэрэг орчуулга. За нэг жоохон юм зурагч байд юм уу, орчуулга байдаг юм уу, юм бичих байдаг юм уу, тэр ажлаа шүн хийдэг. Тэгээд би өглөө жоохон унтчихдээ. Нэг 4-5 үеэс 10-11 ч юм. Ерөнхий голцоо тиймэрхүү байдаг. Гэхдээ янз. Одоо өнөөдөр бол бидгээ золгож гүйцээд тэгээ өнөөдөр бяцлаглаа хийсэн, уншлаглаа бас уншсан. Тэр зарим нэг цаг үеийн далимдуулаад одоо очиод бас бяцлаглаа юм. Зарим юм гүйцээсэн. Тэгэхээр маргааш өглөө бол би таны энэ өглөө сайхан нар урахын өмнөхөн шиг л хоёлаа би танд үзүүлэх юм байгаа. Тийм танд харин нар урахыг тантай цуг харъя гэж бодоод бай. Бас энэ говь нутагт нар мандахыг харна. Дээр нь тэр нар мандахад танд үзүүлэх байгаа тэр юмнууд яаж харагдах нь. Одоо та ядаж өөр хүн тэрийг одоохондоо нарийн тэгж яг нар мандах агшныг бичээгүй байгаа хаа юм. Зараад. Тэгэхээр та хоёр тэрийг сайхан үзүүлээ танд. Тэгээ гэж бодож байна. Тэндээ бас нэг ерөөл тавиад тэгээ өглөөний цай ээж агч нар бэлтжин. Өглөөнийхөө цайг заагалж тэгээ Улаанбаатар руу таад. Мордын жоо заланда тий. Тэгээ да. За сайхан. Тэгээ сайхан нойрсоор сайхан зүйлээр хүн ер нь тэгтээ эртхэн ингээд одоо жишээ нь яг өдөөд чинь бол яг унтах цаг болж байна. Яг өдөөд унтаад хэрвээ та зүүдээ мань чадах юм бол үүрээр их үнэн зүүд гарна. За тэгээ зүүдээ мань бол бас их сайхан ийм ариун тагшин газар ирсэн учраас манай хэд бол бас их ариун тагшин газар аа. Тийм учраас тийм газар ингээ унтахад зүүд нойрч гисэн бас өөр байна.
За та явж амардаа таны орой харахууд бас давхиж ирээд бас жоохон чилээчлээ. Зүгээр. Өн гэрэлтэй давсараа байгаа зам хол болохоор тэгээд Тийм зам аргагүй. тэгээ ачлаа. Та сайхан орсороо сайхан зүүзүүлээрэй. За гэлалаа. За та. Улаанбаатар хотоос Дундгой аймгийн Дэлгэр цогц сумыг зорж ирсэн энэ аглаг талд ийм сайхан хийд сүм дугуйн болсон ийм сайхан газар байт юм байна. Тэгээд Заваа дамдын гингийн хооч төр энэ багш бол их олон үед нь одоо тэр бясалгал хийх 3 жил 3 сар 3 хоног тэр нэмчин гэж ярьдаг. Тэр бясалгалыг хийгээд гарч ирсэн ийм мундаг гайхалтай хүн. Энэ хүний тэр бясалгал хийх зорилго нь илүү боловсрох, оюуныхаа мэлбийг нээх, хамгийн гол нь хүн доторх өөрийнхөө нүдийг нээх, өөрийгөө олох тэр зорилго нь үнэхээр агуу юм аа. Багшийн хэлснээр сүсэг бишрэл гэдэг бол яг өөрийнх нь хэлснээр шүү. Баримл бурхан ингээ шүтгэдэг бас гол бишээ. Нэгнийгээ хайрлах, нэгнийгээ хүндлэх, ээж аавыгаа хайрлах хүндлэхээс энэ өөрөө сүсэг бишрэл юм аа гэж хэлэх нь үнэхээр л бас бидний мөрдөж явах хэрэгтэй, бодож явах хэрэгтэй ийм л сүсэг баймаар. Тэгээд өнөөдрийн одоо бидний унтах байгаа энэ газар бол дээхэн хэцүү цагт багшийн өвөө олон сайхан хөгжүүл амрыг цуглуулаад тойр цугаад тэр хэцүү цагт ном хаялцаж, ном хурж явсан ийм гайхалтай энерги шингэсэн ийм гэр юм байна. Тэгээд үнэхээр энд ирээд багшийн айл дүрүүгийг сонсоод суухан залуу хүн бидэнд зөв явах юм бас нэгэн учир юм байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд одоо ингээд унтаж амраа да. Сайхан байна. 7:45 гээд яаваа. Сайхан байсан. Тэгээд одоо ажил ихтэй байдаг та. Сайхан зүүзүүлээ. Сайхан зүүзүүлсэн. Сэргийлэг мань ангин нэг чинь. За нар мандж ин да. Би түрүүн залбирсан. За Ягаад гэвэл ер нь одоо мандах төр шажин мандах ард түмэн бэлэгдэж өглөө болгон наранд ээж цайс өгөөд ягаад ээж өргөдөн. Тэгээ манай энэ жанжин Сүхбаатарын хөшөө энэ байшин сүйдэрт биш. Ер нь энэ мандах нар энэ мөн хөх тэнгэрийн доод халахлах юмгүй ийм сайхан уужим талдаа өөрөө заларж ирсэн гэж боддоо шүү дээ. Тэгээ нь ер нь Монгол улс одоо мөнхчин баттжаах юм бол дэлхий дахинд хэрэгтэй байхгүй юу? Эсвэргээрээ одоо чинь дэлхий дахин самуурах юм. Тийм учраас Монгол улс баттай байх энд Монголын нандин шүтэнүүдийг залгах сүм барьж байгаа. Энэ сүм рүү өнөөдөр хоёлоо орохгүй. Энэ нэг 7 сарын 27-нд нээлт хийх юм аа. Тэр үед нь таад ус ирж болно. Тэгээд энэ Сүхбаатар жанжны өшөө наранд сайхан харагдаж байгаа юм байна. За энэ сүм бодвол бас архитектурын үед их сонин зохион байгуулалт хийсэн. Одоо энэ 10 дахь жилдээ бараг болж байна бариад ийм төвтэй. энэ чулуу юм уу? Чулуугаар барьсан. Энэ нь бас Тийм багш авах юм. тийм энэ баг газрын чулуу, энэ дэлгэр цогт уулын чулуунуудаар л барьсан да. Ийм чулуу би чулуун сүм. Ямар хөдөлмөр харагдаж байна эндээс. Энэ доошоогоо хан нь болохоор 3 метр 4 метр шахуу тий 3 метр ир шахуу тийм зузаан хантай. Ийм. Тэгээд энэ ийм сүмд одоо тэгээд энэ дээр бол соён бацаалагдана тэр дээд талд. Энэ соёнбор их чимгэлсэн энэ сүмийн гол чимэг нь бол соён бям. Тэгээ бас луу чимэгтэй. Луу гэдэг чинь бол 12 жилээс нэг л тэнгэрийн амьтан байдаг. Хувилган амьтан. Дээр нь яруу алдар одоо хүч чадал сүр хүчийг бэлэгдсэн энэ луугаар их чимгэлсэн байгаа. Олон энд бас арслангууд ирсэн байгаа. Олон арслангууд байгаа. Дуунууд байгаа. Галбин шүү. Галбин бол эм луу юм. Ийм чимэгтэй сүм. Миний үүдэнд уулзж байгаа нь бол одоо энэ мөнхөх тэнгэрийн дор Монгол орон мөнхөд бат оршихын тухайд амар амгалан байхын тухайд
инх тайван байхын тухайд ингэж одоо энэ сум хийдэ ингэж байгуулсан газар шүү. Заваа Дамнангой энэ дэлгэрийн чойрын хийдийн энэ газрыг олон жил эрдэмтэн мэрэгд богдхаанаас хүртэл асуугаад за тэгээд энэ утаад байдаг олон ирээдүйн зүүн бэлэгтэй энэ мэрэгдүүдээс асуугаад энэ газрыг олж авсан. Ийм нандин газраа. Тэгээд энэ одоо бид хэдийн энэ өндөрлөг болоод яг богдхан уулын цэцэг хүний оргилтой чацуу ийм өндөрлөг газар байна. Наашаага одоо хотоос гараад өндөрч явсаар хагаад ирж гэсэн үг. Талаан төвчнөөс дээш ийм өндөрлөг. Тэгээ байгалийн бас нэлээд тийм эрсдэс уур амьсгалтай орно. Хавар өвлийн цагт бол хүүтэй салхи ихтэй, зуны цагт маш сайхан, намрын улирлын бүр илүү налгар сайхан. Тэгээ эрсдэс уур амьсгалтай ийм сайхан газар да. Норманлаа. Энэ аглаг талд энэ говьд ийм бүтээн байгуулалт. Одоо би энэ бол бүтээн байгуулалт гэж харж байгаа. Одоо Монголын ирээдүйд өв болон үлдэх гайхалтай урлагийн бүтээл болон энд үлдэнэ. Нэг талаасаа би тэр талаас нь үнэхээр багтаж байна. Өглөөний мандах наран дээр энэ ямар гайхалтайгаа харагдаж байна. Тийм анх одоо Парист Нотр-Дам гэж та очижсэн үү? Үгүй. Парист Нотр-Дамын сүм, Парисын дээрх юм сүм. Үзэг. Бас үлгэр домогдож гардаг. Парисын дээрх сүм. Тэгээ тэнд анх очиж үзээд ер нь одоо барилга бариул нэг олон зуун жилийн, олон мянган жилийн настай. Тэгээ уран барилгад барих юмсан гэж мөрөөдөл анх тэнд төрсөн. Мэдээж одоо Нотр-Дамд зүйлсэх байхгүй. Гэхдээ ер нь яг одоо ажиглаж байхад яг ийм чулуун байгууламж. Тэгээ ер нь яг эртний тэр бас би Италиар явж ирсэн. Милан, Ром, Венеци. Тэгээд энэ амфитеатр гэж яддаг шүү дээ. Эртний театрын энэ шат тэр юмнуудыг ажиглаж явсан. Тэгээ тэрнийхээ л сэтгэмжээр л энэ дугнаа Бурхны шашны болгоод одоо мандал тэгээд сүмбрөөл, сүндалаа. Ер нь энэ хашааг нь болохоор бас хөлгөн онгоцны хэлбэртэй. Тэгээ eerimхээр талыг далаагаар төсөөлөд энд бидэхэд хөлгөн онгоцон дээр орд харчтай хөвж яваа юм шигээр бас бодож анхын нэг зургийг өөрөө хар зургийг гаргаад тэгээ манай архитект, инженерүүд, архитекторууд ажиллаад гол манай тэр Эрдэнэ оргил инженер гэдэг одоо энэ сүмийг одоо хүртэл ирээд ажиллаж байгаа л да. Энэ өвөл бидэхэд ялангуяа өнөө өвөл дотор засал гэдэг дулаалгатай дотроо халаалгатай учраас дотор засал хийгдээд явж байгаа. Мандах нарны туяанд би цагийг технологи залбирал Адис эдийн дэдийг хайрлагч их гэдэг номыг уншия гэж бодлоо. За тэгээд хэдүүлээ зүгтаа уншия тий. За тэгээд даган баясаа төлөвлөж гэж байгаа. Жандон загзон заржаламадан модо чербе ятам шатала парчада гонсала ганда чесранда Осом гова чомбо чексала ашамиче бруле чатвецак намга жесре диемсо гандевул тагме назен дегден жакшандам жеба жинен гела жера сабже чече харло горгоргул харто зердо данжу солванде Тецеммелеге бомбоном, тузем зреже джелве йоманжен, таго мерга момба кузенде, кунчен еже нава джечран, чернен мончен лагура давай, такче донган дала tukчечо, дэнэн ямон брево домембе, 나츠 동을 메청 군셰나 판장 함브라 잠제 이템비 일레 본서 자우르 자도솔 저쇼 로아 메데고 섹세 쩨멘 두제들 마야 단제 독단 관상 관데 내려와 내도죠 잘단 냥 적절 저와당 Ogun de jawada takjeje, yukchen jukchen gunchen gombon la,
nirchin nirwa nidur jirjik chaksan dambe jandao dang chayin jirmin dambre damedo taksa mawa jesrim brindaji rere tate chindur shok chagun duwe dame jandao je nago tarto kutwa kunshene sedin sheve likti dundube ponto wadarde dajin sho. Одоо өчтөр гэрт хансан тэр залуу ингээд намхаа би хаамаа гэж юу нэг янзын мундаг байна. Тэгээд бас л би хаа янзын биш үү гэсэн чинь бид нэр башингаач өрнө, балангаач зурна. Бүгдээ л өөрсдөө хийн. Тий. гэж хэлхийг сонсоод бас л тэгээд зүгээр бас унтахын өмнө асуулаа. Лам байхын хамгийн сайхан юу юм бэ гэсэн чинь нэлээд удаан бодож ирсэн. Үнэн чудраг байх юм болов? Ер нь тэр л юм да. гэж хариулж байна. Тэгээд сэрхий байх шүү гэж би энэ өстөр бодож байгаа. Одоо би өөрөө мэдэхгүй болохоор танаас асууя гэд завханд төрсэн хувилгаадын хойд дүүрийн энтрийн тухай ингээ яриа сонсохоор тэр би бараг дам яриа байх гэж боддیں۔ Бараг ерөөсөө номын хүчээр гэж ах шиг байгаа юм. Номын хүчээр сэлэм гээд нуглаад л тэгэл ерөөсөө нэг тийм сүрхий юм яриад байдаг. Тэр үнний ортой юу тэр ер нь? Гэхдээ ер нь яг чойжон буугаад сэлэм зангиддаг тиймэрхүү тохиолдлууд би. Гэхдээ тэр яг одоо гэмнэгүүл хийсэн сэлмэгч байт юм уу? Зангидаа дахиад хэрэглэхгүй болгодог ч юм. Гэхдээ яг багш нар бол одоо нэг тийм өчүүхэн эд шидэрхүү ч юм уу, өчүүхэн элбж шиг юм сүсгтэнд тэгж болохгүй л гэж номлодог шүү дээ. Лам болох ухаан одоо хотго туйлгаан болох ухаан гэдэг чинь урдаар хүн болох ухаан байхгүй. Тэгээ эн чинь бид гэдэг чинь эр хүн учраас сайн эр хүн болох ухаан байна. Жинхэнэ эр хүн болох. Тэгээ сайн лам хүн болно гэдэг чинь. Тэр амьдрах ухаандаа болохоос ш. Сэлэм мушгаад юм уу дахиалгаад амьтны төсөйг бүтээчдэг бол тэгэл баахан сэлэм үйлдвэрлэж байгаа л мушгаад авах юм. Тэрний оронд амьтанд номыг номлох хэрэгтэй байхгүй. Өмнө номыг номлох хэрэгтэй. Судар дандрын гүн хийгээд агуу номлыг номлох хэрэгтэй. Амьтны чинь сэтгэлээр нь боловсруулах болохоос ш. Нүдийг баясгаж агаад тэгж боловсруулдаг тийм зүйл биш л дээ. Тэгэхээр манай лам нар сүүлийн тийм нэг элевжил бүрхүү юмд хүмүүс итдэг, тэрэнд нь дууралдаг, тиймэрхүү шоу маягийн юмд дуртай болж ирж байгаа шүү. Тэгээд зарим лам нарт хэлдэг. Тэр хэрэггүй. Тэнгэрээр нэслээ газар чимблаа гэд тэгж чадахчгүй болоосаа. Тэглээгээд амьтны тус бүтэхгүй штэ. Тэрний оронд одоо өвдөж авцсан улсуудад номын уншдаг гэдэг юм. Тэдний тусыг юм тариагийн төхөөлж өгдөг гэдэг. За тэгэл ер нь энэ хүний амьдралд гарч байгаа баяр гоныг тэр юмд одоо бурхны шишний лам нарын зүгээс хийх ёстой зан үйл гэдэг юм уу? Онцлог ном байт юм. Тэр юм хийгээд явж байгаа чинь хамгийн чухал л да. Ер нь хүн төрлөختний соёл гэдэг чинь явж дандаа хүний сэтгэлийг эмчлэх зүйлүүд байдаг шүү дээ. Урлагийн зүйлсүүд ч тэр. Гүн ухаан, шинжлэх ухааны хэмж тэр. Бүтээн байгуулалт ч тэр. Бүгдээрээ тэр чинь хүний сэтгэл хэрэгтэй юм. Тэрнээс биш одоо нүд уруулсан зүйлийг тэгээд тэр чинь өөрөө үзэгдлийн төдий юм да. Үзэгдлийн төдий юм байна. Ихчтэй би нэг бэлэг өгч чинь гэсэн. Цай. Энэ танаа гэдэг нэртэй цай. Танаа тоногийн цай. За. Тэгээ та сайхан цай чин зуугаарай. Баярлалаа. Тийм манай Босо Импексийн оруулж ирдэг цай байгаа юм. Та тэгээ цай чин зуугаарай. Та сайхан энэ ээжийн чансан цай боорцог их сайхан. Буржгэр боорцог гэж байгаа л үү? Тий. Гэхдээ өнөөгөлөний цай гэхдээ ихчнараас цай шиг байна. Би чансан. Тийм үү? Тий. Самрын ихэл самарт чанууд цай сайхан болдог юм байна. Өглөө цайг ихэл самарт чандаг. Тэгэхээр л хөдөлмөр л хамгийн сайхан байна гэсэн үг. Тэ самарна гэдэг чинь бас ер нь бол Тэгэлгүй яах вэ? Манжор юм хөгч.
2017 Монгол төмний хувьд хэр жил байх бол? Сая өнөө өглөөний мандах нарны туяа шиг л ийм л сайхан жил болно даа л гэж. Багш нар ч одоо дээд үеэс айлдчихсан. Гэхдээ тэр нь одоо энэ ард түмний зэрэг сэтгэл дотор байгаа тэр гэгэн сүжиг бас одоо соёл эрдэм үйлс энэ талаараа л их сэтгэлх юм байлээ л дээ. Улс орон сэтгэл нь гэхэлэр заавал одоо олон зээлийн мөнгө орж ирэл олон өндөр барилга барихдагтай биш юм шиг байлээ шүү. Соён гэгэрх дотроосоо гэгэрх талаас. Тэгээд хийсэн хүмүүсийн бүтээл тэгээд дотроосоо гэгэрээд барьсан хүмүүсийн барилга дотроосоо гэгэрээд хийсэн хүмүүсийн бүтээл гэдэг чинь олон зуун жил оршин. Улс орондоо их хэрэгцээтэй. Дотроосоо гэгэрээгүй мунхаг шоног сэтгэлтэй хүмүүсийн хийсэн юм гэдэг чинь хэврэгэлтэй. Лам хүний одоо сахил гэвэл одоо ямар сахилтай хүн гэх вэ? Одоо ийм байна. Лам бурхны шишний лам хүн бол за ангид тонил хүн санвар гэж байдаг. за Гэрээс гарсан тайван хүний санвар. За тэрийг сахин. Бас одоо бодисатвагийн санвар гэж байна. Баатарлагаар явах. Амьтны цусыг бүтээх. Чин зүрх, чин сүжиг, чин зүрх, чин сэтгэлээр амьтны цусыг бүтээх. Та тэр дотор бас олон сахилтай бодисатвагийн санвар гэж байна. Бас нууц тарины санвар гэж байна. Нууц тариныг одоо бясалгаад нууц тариныг амьдралдаа хэрэгжүүлээд дотроо боловсруулад ингээд явхад сахих санварууд байна. Тэр бас одоо олон янз байна. Ийм. Гурван янзын санвар. Таних болохоор Энэ гуруулаа. гуруулаа. Тэгэлгүй. За. Энэ гурвын нэгэнд дутах юм бол бас болохгүй л дээ. За. Энэ гуруулаа хоорондоо шүтэн барилдах та. Тийм байна. За тэгээд цайгаа уучаа тэгээд одоо мордыг даа. Танд би нэг бэлэгдэлтэй таныг янз бүрийн атаатны хил аманд өртөхгүй байхын тухайд хуучин одоо Хувлаа хааны нэхүүлжсэн, энэтхэгт нэхүүлжсэн торгоны тэр тосгон байдیں۔ Варанаас эд. За. Тэнд нэхүүлсэн юм галтай торго байгаа. За. Би тийм торгог гэж бодоод байна. Тэгээд энэ гал бол бамбарын галыг одоо бид чинь одоо хүн гэдэг чинь бол бамбарын гал шиг ер нь гал шиг явдаг. Тэрийг хүн муудах гээд тэр галын дөлийг уруудуулах гээд байдаг гэнэ хүн. Ингээд зөв юм игээд явхлаар тэрийг ингээд уруудуулах гээд. Тэгтээ одоо гал шиг явж байгаа хүн бол галын дөл хизээч уруугаа ханддаг гэж байгаа байхгүй. Бамбарыг барьж аваад доош нь хандуулсан ч гэсэн дөл нь өөдөө гэдэг. Тэрнтэй адилхан өөрөө чинь энэ насанд ирээдүйн хойч үе чинь энэ галтаа торох хамгаалж явах болтугай гэдэг. Энэ Хувлаа хааны нөхүүлжсэн хор дагшин гэж торгоор нэгсэн юм гараар нэгсэн торго байгаа. Энэгээр та сайхан дээл хийж өмсөөрэй. Тэг ирээдүйн хойч үедээ үеийн үедээ өрийн урдаа уламжлуулаарай гэж энийг барьж байгаа шүү. Энийг барья да. Энэ ховор торох шүү. За баярлалаа. Тэгээд энэ миний гаргасан номнуудаас энэ том номнууд нь бүгд хүмүүст өгөөд сүсгтэн эрдэмтэн мэргэд тэгээд энэ оюун судалдаг улсуудад өгөөд дууссан байна. Тэгээ энд бол яг одоогор миний бяцлагж ирсэн Ямандагын тухай уншлагын ном байт юм аа. Бас ногоон дэрхэн уншлагын ном бий. Энийг гэртээ байлгаж ирсэн. Тэгээд бас таны өөр хүүхдийг хамгаална. Та бүгдийг энэ номыг бас шүтэж яваарай. Хэрвээ сүсэг оюун билэгч нь дэлгэрээд ирэх юм багцанд энийг ингээ уншмаар санагдвал тэгээ уншаад тэгээ ван авшигыг аваад бүр сүлдээ бяцлагч болно. Ийм ном байгаа. Энийг танд өрье. За энэ гарлал нэр нь ингээд. За баярлалаа. Холлоос зорж ирсэн хоноосонд баярлалаа. За зөндөө сайхан зүйл танаас сонслоо. Үнэхээр сэтгэл сайхан байна. 7 сарын 27-нд Сүмийн нээлт. Тийм сүмийн нээлт. Даваад 150 жилийн
Тийм заавал ирнэ би. За Ямаас нь баярлаа. Зам хоолойгоо учраас одоо ингээ мордъё доо. За таны аян зам үлжээтэй байгуултугай. За 100-аас 6-даа таягдуулаарай. за ерөөл аршуултугай. За Таач сууртуудаа наслаарай. за За ингээ мордъё доо. Баярлаа. бод өгнө тэмжээлээ Баярлалаа. зөвхөн хэмжээтэй өршөг. Гангийн дөндөөд өчөд дэвд могоо төвчөрчээг. Манай зам сайхан гэдэг болон сайхан. За. За баяртай. байж тулах яа